2000 оны өвөл Флоридагийн нэгэн нууран дээр анхийхээр гарсан Майк Уильямс гэх залуу гэртээ эргэж ирээгүй. Цагдаа нар түүнийг усан дунаж амиа алдсан золгүй явдлал гэж үзээд хэргийг хаасан ч түүний ээжэд нэг л зүйл огт амар заяаг нь үзүүлэхгүй байсан гэдэг. Дахин сөхөгдөх жижигхэн сэжмүүд үл ойлгогдох тохиолдлууд бүхэл бүтэн 17 жилийн турш хүүгийнхээ төлөө тэмцсэн ээжийн зүхрэл. Бүх зүйл эхнээсээ л буруу байсныг батлах тэрхүү нууц юу байсан юм бол өнөөдрийн дугаараар Майк Уильямсын хэргийн ард нуугдаж байсан аимшигт үннийг хамтдаа сонсох болно. Эхлээд тэр алга болсон эрэгтэй тухай мэдэж оцгаая. Jerry Michael Williams буюу хүмүүсийн нэрлэж заншснаар Майк 1969 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн. Тэр Флорида мужийн Bradfordville хотод ах нэг болон аав ээжийнхээ хамт өссөн байна. Түүний аав нь Greyhound компанид автобусны жолоочор ажилладаг, ээж нь харин Cheryl нь өдөр өнжүүлэхэд ажилладаг байсан. Эцэг эх нь хоёр хүүхдээ сайн боловсрол олгож амьдралд нь аль болох их боломж нээж өгөхийг хүсдэг байсан болохоор мөнгө цуглуулад хоёр хүүгээ хойд Флоридагийн Христийн сургуульд оруулсан. Хүүгүүд ч эцэг эхийнхээ ачааллыг багч гэсэн хөнгөлөхийг хүсээд туслахын тулд супермаркетэд шөнийн ээлжинд ажилладаг байсан юм байна. Майкийн хувьд сургуультай маш сайн сурдаг, онд сурдаг, сурагчдын зүйлийн дарга, хөл бөмбөг тоглодог, сургуулийн төрөл бүрийн дугуйланд хамрагддаг гэд маш идэвхтэй хүү байж. Мөн тэр 15 настай байхдаа л ахлах сургуулийнхаа анхны хайр болох ирээдүйн эхнэр Денис Мерилдэгээ танилцсан юм байна. Майкийн гэр бүлийнхэн Денизэд маш сайн, тэднийг хоорондоо яг л тохирсон хосуудаа гэж боддог байж. Майк сургуультай найз нөхөд олонтой байсан төдийгүй 9-р ангида Brian Winchester гэдэг дотны сайн найзтай болсон юм байна. Brian ч мөн сургуультай Catherine гэдэг охинтой танилцаад хожим нь эхнэрээ болгосон байдаг. Тэд бүгдээрээ маш дотн найзуудын хүрээлэлтэй болсон. Майк 15 наснаас л нугас агнах хоббитой болоод энэ сонирхлоо амьдралынхаа туршид хадгалсан юм байна. Сургуулаа төгснөхийн дараа тэр Флорида мужийн их сургуульд улс төрийн шинжлэх ухаан, хот төлөвлөлтийн чиглэлээр суралцсан. Гэхдээ их сургуулаа төгсгөөсөө ч өмнө үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний компанид ажилд орж ажлын гараагаа маш амжилттай эхлүүлсэн. Тэр маш хөдөлмөрч нэгэн байсан болохоор ямар ч ажил хийсэн амжилтанд хүрэх байсан гэж хүмүүс ярьдаг. Үл хөдлөх хөрөнгийн компани эзэнт хүртэл Майкийг миний амьдралдаа харж байсан хамгийн хөдөлмөрч залуу гэж тодорхойлж байж. 1994 онд Майк Денис хоёр хурмаагээд Талихасагийн Sentinel Oak Circle-д байшин худалдаж авсан байдаг. Ингээд 1999 онд хурмаа хийснээсээ 5 жилийн дараа тэд охинтой болоод Денис нэгтлэн бодогчийн ажилласаа түр гараад охиноо асархаар гэртээ суусан байдаг. Майкийн хувьд тухайн үедээ маш сайн орлоготой байсан болохоор гэр бүлийнхээ хувьд санхүүгийн асуудал байгаагүй. 1999 он гэхэд тэр жилдээ 200 мянган орчим долларын орлого олдог байж. Бүхэл бүтэн гэр бүлээ хангах хангалттай хэмжээний мөнгө олдог байсан гэсэн үг. Гэхдээ тэр энэ мөнгөө маш их хөдөлмөрлөж байж олдог байсан нь мэдээж. Майк ажиллаа хичнээн хийдэг байсан ч гэсэн мөн гэр бүлдээ ч цаг гаргахаа мартдаггүй байж. Орой ажлаас ирээд эхнэр охинтойгоо хамт хоолно, тэгээ заримдаа хоолоо идчихээд буцаад ажилд явдаг. Хоббигооч бас орхиогүй боломж гарвал найзуудтайгаа нугас агнахаар явдаг. Тэгээд ахлах сургуулиасаа хойш нөхрөлсөн нөгөө л дотны найзын хүрээлэн хിവэрэл байсан Brian Winchester, түүний эхнэр Katie, Майк болон Денис. Brian, Katie хоёр Майк, Денис хоёртой бараг л нэг цаг үед хоримлаад, нэг үед байшин худалдаж аваад бараг л нэг үед хүүхэдтэй болцсонсон юм байна. Тиймээс тэд амьдралынхаа хорон бүрийг л зүгтаа туурж маш дотн нөхрөлсөн. Байнга л хос хосороо болзонд явна, кино үзэх гэх мэтээр цагийг хамтдаа өнгөрөөдөг. 2000 оны 12 дугаар сарын 16-нд Майк 31 настай байсан үе тэр үед түүнд амьдралаас хүсэх зүйл бараг бүгдэл байсан гэж хэлж болно. Сайн цалинтай ажилтай, дотны найзуудтай, хайртай эхнэртэй, 19 сартай бяцхан охинтой. Тэгээд саяхан Майк гэр бүлийнхэндээ нэг сайхан мэдээ мөн дуулгасан байсан юм байна. Тэр нь Денис тэр хоёр дахин хүүхэдтэй болохоор төлөвлөж байсан тухай. Дээрээс нь тэдний хурмын 6 жилийн ойж ойртож байж. Ингээд тэд ойн баяраа тэмдэглэхээр амралтын өдрүүдэд зочид бодолд амарч сайхан цагийг өнгөрүүлэхээр захиалга хүртэл өгсөн байж. Явах өдрийнхөө өглөө бүр өөр цайхаас өмнө Майк нугасанд явахаар шийдсэн юм байна лээ. Нугас агнах улирал нь маш богинохон зөвхөн тодорхой өдрүүдэд л зөвшөөрөгддөг юм байна. Тиймээс тэр боломжтой олдвол нугас агнахаар явдаг гэж. Тэгээд тэр өглөө завь аваад Семинол гэдэг нуур руу хөдөлсөн юм байна. Тэр нуур нь болохоор Талихасагаас ойролцоогоор 80 км-ийн зайд оршдог асар том усан сан юм байна. Ингээд Майк тийшээ нугас агнахаар явсан. Гэхдээ тэр өдрөөс хойш Майкийг хинч дахиж хараагүй.
Тэр өдөр Майкийн эхнэр Денис тэр хоёр хурмын одод зориулаад аялалд явах ёстой байсан болохоор эхнэр нь түүн рүү залгаж эхэлсэн ч Майк уцаа юус аваагүй, эргэж ч хариуж яриаггүй. Энэ нь Майкийн хувьд маш хэвийн бас үйлдэл байсан. Яагаад тэгэхээр тэр цаг баримталтгүй хүн биш, ядчил хоцорхоор болвол эхнэрлүүгээ залгаж хэлдэг нэгэн байсан гэдэг. Дээрээс нь тэр энэ ойдод зориулаад аялыг маш их хүлээж байсныг Денис мэдчихсэн. Тиймээс Денисийн сэтгэл нь маш их түгшээд сандарч эхлээд аав Warren руугаа залгасан юм байна. Тэд шууд л Семинол нуур руу яваад найз нөхөд гэр бүлийнхний цуглуулад Майкийг хайхаар болсон. Денисийн аав Warren мөн Brian-ы аав руу залгаад Brian аавтайгаа туслахаар ирсэн байдаг. Энэ нь маш том тусч болсон гэдэг. Яад гэхээр Brian Mike хоёр байн хамт нуусанд явдаг байсан. Семинол нуур нь бүр 37,000 акр буюу асар том талбайтай болохоор Майктэй цуг агендаг нуусны бүсийг сайн мэддэг хүн нь Brian. Тийм болохоор Brian хайлтын бүсийг хуймахад ямар газраар явж болохыг нь мэдэж их тус хүргэсэн юм байна. Денисийн аав Warren мөн Флорида мужийн загас болон зэрлэг байгаль хамгаалах комиссэд мэдэгдснээр тэд ч мөн туслахаар ирж Джексон тойргийн шерифийн газрын орлогч нарч Майкийг хайх ажилд оролцож эхэлсэн. Эхний өдрийн хайгуул удаан үргэлжиж чадаагүй юм байна. Яагаад гэхээр тухайн шөнө шуурга шуураад салхи шуурж бороо орж эхэлсэн болохоор тийм цаг агаарт цааш хайгуул хийх боломжгүй болсон. Ингээд тэд хайлтын ажлаа хэсэг хугацаанд зогсоогоод цаг агаар арай дээрдэж буцаад хайх боломжтой боломгцсон буюу шөнийн 2 цаг 30 минутын орчинд Brian аавтайгаа хамт Stanfield гэх бүс рүү хайхаар гарсан байдаг. Ингээд Stanfield-ийн баруун хэсгээр нь хайж байгаад өөрийн 2 цаг 30 минутын үед Майкийн завийг олсон байдгийн байна. Завинд нэг шавартай эрэг дээр зогссон байдалтай тэндээс 70 м-ийн зайд түүний Ford Bronco машин нь ч олцсон. Машинд Майк байсан уу эсвэл хаашаа явсан бэ гэх уул мөр бол олтоогүй. Зав дотроос түүний агнуурын бүх төхөөрөмж нь олцсон. Ангийн буун хүртэл завин дотор байсан гэдэг. Буун даун цүнхэндээ хിവэрээ зав дотор ч ямар ч шавар бохирдол байгаагүй. Энэ нь тэр заваараа явж байгаад ямар нэг байдлаар завнаасаа шидэгдэх үедээ анх хийж эхлээгүй байсныг илтгэж байсан гэж үздэг. Мөн завин дээр нь түүний гутал байгаагүй нь тэр завнаасаа унахдаа ус нэвтэрдэг загасчлалын өмд гуталтайгаа байсныг нь харуулж исэн. Мөн тэр өмссөн хувцс нь бүхэлдээ ус нэвтэрдэггүй болохоор хэрвээ дотор нь ус дүүрэх юм бол тайлахад маш хэцүү болоод усаар дүүрч хүнийг доош нь татаж хүндрүүлдэг гэж тайлбарладаг. Хэрвээ буруу нөхцөл тийм өмдтэй явж байгаад усанд унвал амархан живэг аюултай байдаг юм байна. Завийг олоход хөдөлгүүр насаалттай хിവэрэ байсан юм байна. Энэ нь Майкийг зав хөдөлгөөнтэй байхдаа усанд унсныг харуулсан гэж үздэг. Тиймээс мөрдөн байцаагчид Майкийг усны өмдтойгөө явж байгаад модны хожуул эсвэл ямар нэг зүйл мөргөөд завнаасаа шидэгдсэн байж магадгүй гэж таамаглахад хүргэсэн. Stanfield орчмын ус нь ойролцоогоор 2.4-өөс 3.6 м гүнтэй байсан. Мөн усны өмд рүү ус дүүрснээс болоод доош татагдаж тайлж амжилгүй живсэн байх боломжтой гэж үзсэн. Харин зав нь хөдөлгүүр нь ажилласан хэвээр шавартай эрэг тулж зогс хүртлээр цааш явсан гэж харсан байгаа. Энэ мэдээллийг аавмаг за байгаль хамгаалах комиссийн ажилтнууд Stanfield бүсийг самнаж эхэлсэн. Дэд завин дээрээс ус руу доошоогоо гатгаж Майкийн бие болон ямар нэгэн хувцсан таарах хэсгийг хайж самсан байгаа. Мөн усанд орох хөдөлгөөнийг илрүүлэх камеруудыг ч ашиглаж усанд шумбагчдыг ч ажиллуулад эрен сурвалжлах нохтыг ч ашигласан гэдэг. Дээрээс нь нисдэг тэрэг болон онгоцнууд агаараас хайгуул хийж усан дээр хөвж гарч ирэх цогцоос эсвэл бусад мөр байгаа эсгийг ч хайсан. Учир нь тэд Майкийг амьд байгаа гэх найдвараа тасраагүй магадгүй дээрээс харагдаж магадгүй гэж гордож байсан. Түүнчлэн явган хайгуулд олон зуун хүн оролцсон байгаа. Найз нөхд нь, гэр бүл нь, сайн дурынхан, шерифийн газрын орлогч нар бүгд л Майкийг хайхаар дайрчлагдсан гин. Гэсэн ч Майк олдохгүй байсан нь өдөр өнгөрөх тусам л аврах ажиллагаа биш харин Майкийн цогцыг олох эрен сурвалжлах ажиллагаа болж хувирч байгааг хүмүүс мэдэрч байсан. Уг нь хүн живхэд биеийн задраад удснаас тодорхой хугацааны дараа усны гадаргуу дээр хөвж гарч ирдэг. Харин байгаль хамгаалах комиссийн ажилтнуудын ярьснаар тухайн үед 12 сар байсан болохоор цаг агаар асар хүйтэн ус хөлдмөр тийм байсан болохоор ийм хүйтэнд усанд унсан хүний цогцос хөвж гарч ирэхэд заримдаа 7 хоног хүртэл хугацаа шаарддаг гэж үзсэн. Гэсэн ч 7 хоног өнгөрчгөөд байгаад Майкийн цогцос түүний усны өмд гутал эсвэл өөр ямар нэгэн мөр ерөөсөө огт гарч ирээгүй. Ингээд дул сарын баярч болж 12 дугаар сарын 25 гэхэд албан ёсны хайлтыг эрс багасгаад ердөө хайлтын нэг ажилтан өдөрт нэг удаа агаараас дээрэс нь нэг удаа л шалгадаг болсон юм байна. Мэдээж гэр бүл найз нөхд нь хайгуул хийсээр байсан ч албан ёсны хайгуул бараг зогссон гэсэн үг. Ингээд тэр үеэс ердөө 2 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 27-нд хайгуулын ажилтан уснаас цэргийн ирээн ангийн малгай олсон юм байна.
Тэр малгайг Майкийн эхнэр Денитэд очиж үзүүлэхэд Денис Майкэд яг ийм малгай байсан гэдгийг баталсан. Гэхдээ тухайн малгай олдсон орчмыг маш наривчлаар хайсан боловч өөр бол юу ч болоогүй. Уг малгайг нь Майкийнх мөн гэж 100% батлаж чадхааргүй. Ингээд нэг сарын сүүлчээр Майкийн ээж Шерил хувийн эрен сурвалжлах аврах багийг хөлслөөд тэр бүсийг бүхэлдэн дахиад хайлгсан боловч дахиад л юу ч олдоогүй юм байна. Хамгийн achирхалтай нь Семинол нууранд өмнө нь нийт 80 удаа хүн живэх тохиолдол гарч байсан. Тохиолдол бүртээ живсэн хүний цогц нь хэдхэн өдрийн дотор цаашлаад их л удлаа гэхэд 7 хоногийн дотор заавал олддог байж. Тиймээс хэрвээ Майк үнэхээр л Семинол нууранд живж нарс барсан юм бол тэр цогц нь олдоогүй анхны хүн болсон. Үүнээс болоод мөрдөн байцаагчид өөр нэг таамаглал дэвшүүлсэн нь тэр магадгүй живсэн байж болохч том загсанд идэгдсэн ч байж магадгүй гэх таамгийг гаргасан. Яагаад гэхээр Флорида орчимд асар их том загаснууд байдаг юм байна. Эхний хайлтын багийнхан ч нууранд хайвал хийж байхдаа зөндөө олон загас харсан тухайгаач ярьсан юм байна. Ингээд хайлтын нэг ажилтан энэ нуур дүүрэн загастай хүмүүр мэдж байгаа гэж ярьсан бол хувийн хайлтын багийнхлагч байгалийн зэрлэг амьтдыг бодолцвол биднийг олж чадхааргүй болгочихсон байх боломжтой гэж таамагласан. Ингээд хүмүүс Майк усанд живээд улмаар цогцыг нь том загас идсэн болохоор л бусад хүмүүсийг шиг цогц нь олдохгүй байгаа юм байна гэдэгт итгэж эхэлсэн. Мөрдөн байцаагчид ч ийм зүйл болсон гэдэгт итгэсэн болохоор 2001 оны 2 дугаар сарын 11-нд Майкийн цогцыг хайх ажиллагааг бүр мохсон зогсоосон. Энэ үед тэр сургаггүй болоод 44 өдөр болсон байсан. Альбаныхны хувьд энэ хугацаанд нийтдээ 735 хүн оролцсон хайгуулыг хийгээд байж. Майкийн эхнэр Денисийн хувьд албан ёсны хайгуул зогсны дараагийн өдөр нь л Майкийн дурсгалыг хүндэтгэх ёслыг зохион байгуулсан юм байна. Майкэд юу тохиолдсон тодорхойгүй. Дээрээс нь сургаггүй болсон нөхцөл байдал нь маш ачирхалтай. Мөн цогц нь алдаагүй зэрэгээс болоод олон хүмүүс тэр магадгүй живээгүй байх, өөрийнхөө өхлийг хуурамчаар зохион байгуулж оргосон юм шүү гэж хардаж эхэлж. Зарим хууль захиулагчид нутгийн иргэд тэрч байтугай Майкийн ээж Шерил хүртэл энэ нь боломжтой зүйл гэж бодож исэн. Яагаад тэгэхээр бүх зүйл дээрээс нь харахад хэтэрхий хачирхалтай. Нэгт Майк баг хизээж ганцаараа анд явдаггүй, заавал хамтрагчдтай явдаг байсан. Гэтэл ганцаараа явсан ганцхан тохиолдол нь их нэртэйгээ ойдоо зориулж аялалд явахаас хэдхэн цагийн өмнө байж таарсан. Тэгээд ор сураггүй, ямар ч мөр үлдээгээгүй алга болчихсон. Хоёрт ээж Ширлийнх нь ярьснаар бол Майк саяхан ээжтэй $50,000 болоод бүтэн нэг жил ажилласаа чөлөө аваад амрах юмсан да гэж ярьж байсан юм байна. Нөгөө талаас түүнийг үхлээ хуурамчаар зохион байгуулсан гэж үзэхэд логикгүй олон зүйл байсан. Хамгийн ихэнд түүний охин нь байгаа. Гэр бүл найз нөхдийнх нь хэлснээр охин нь түүний нар сар ертөнцөнд байсан болохоор охиноо хаяад явна гэж юусоо байж боломгүй зүйл. Мөн тэр саяхан л гэр бүлийнхэндээ Денис бит хоёр дахиж хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа гэж ярьжгаад тийм төлөвлөгөө зарлжгаад шууд хаяад явна гэхээр бас утгагүй. Дээрээс нь түүний аав саяхан нас барсан байсан юм байна. Тэгэхээр тэр ээжигээ хаяад түүнд дахин тийм зовлон учруулад өөрөө хуваа хичээгээд үхлээ худлаа зохиогоод явна гэхээр бас л байж боломгүй. Энэ бүхнээс болоод түүний ээж Шерил Майк магадгүй үхлээ хуурамчаар зохион байгуулад оргосон юм болов уу эсвэл бүр илүү аимшигтэй сэжигтэй зүйл болчих уу гэж хардаж гисэн. Ингээд Майк сургаггүй болоод 6 сар орчмын дараа 2001 оны 6 сард нутгийн нэгэн загасчин Семинол нуурын Станфилд бүсээс усан дээр хөгжүүлсэн Майкийн өнөөх усны өмдийг олсон юм байна. Бүр 6 сарын дараа. Загасчин залуу Майкийн хэргийн талаар сайн мэдчихсэн болохоор шууд л нөгөө хайгуулын баг руу залгаж тэдэж Станфилд руу ирж өмдийг сэргээ аваад өөр мөр сурааг сэжин байгаа эсгийг хайхаар шерифийн газрын орлогч нарыг ч дагуулжсан. Усны өмдөн дотроос нь тэд ангийн бууны суман цэнгүүд болон Майк Уильямсын гарын үсэг зурагтай анчны үнэмлэхийг нь олсон нь энэ өмд үнэхээр л Майк их мөн гэдгийг нь баталж чадсан. Өмд олцсноос 2 өдрийн дараа усанд шумбагчид Станфилдын нуурын ёроолын шавар дундаас Майкийн ангийн хүрэн болон халаасанд нь байсан жижиг зүйлсийг олсон юм байна. Майкийг сургаггүй босны дараахан 44 өдрийн турш асар том хайгуул хийж байхад олдоогүй мөртлөө 6 сарын дараа гинтэл инхүү гарч ирсэн нь маш хачирхалтай. Гэсэн хэдий ч эдгээр зүйлс олдсон нь Майкийг нууранд живж нас барсан гэх таамгийг л улам баталгаажуулж өгсөн. Гэхдээ нэг хачин зүйл нь тэр усны өмөд ангийн хүрэм зэрэг нь сүүлийн 6 сарын турш нууранд байсан гэхэд маш сайн цэвэрхэн байдалтай байсан. Өмдөн дотроос нь Майкийн өмсөж байсныг гэлтгэх ямар ч хүний ДНХ олдоогүй. Мөн мөрдөн байцаагчид Майк болон түүний өмдний сургийг гаргахаар 6-8 инч тутамд үзүүртэй модоор усан доогоор хатгаж хайж байсан мөртлөө тэдгээр эд зүйлсээр ямар ч цорхо хатгаасны мөр байгаагүй. Мөн ямар нэгэн том загасны шүдний мөр эсвэл өөр ямар ч амьтны мөр байгаагүй. Дээрээс нь 44 өдрийн турш шумбагчид камер хатагдаг модоор хайж байхад яагаад тухайн үедээ тэр өмд олдоогүй юм бэ? Яагаад 6 сарын дараа огт замаг шавар болоогүй байдалтай тийм шинээрээ шахуу гарч ирсэн бол
Энэ бүх ачаалттай зүйлсийг харгалзан үзээгүй ч юм уу эдгээр эд зүйлс олдсноос 4-7 хоногийн дараа шүүгч Майкийн эхнэр Денис Вильямсийн гаргасан хүсэлтийг хангаад Майкийг Альбиосоор нас барсан гэж зарласан юм байна. Түүний Альбиосны үхлийн шалтгааныг золгүй явдлаар усанд живж нас барсан гэж бүртгэсэн. Уг нь Флорида мужид цогцсон олдоогүй үгснийг нь батлах нотлох баримтгүй бол тухайн хүнийг 5 жилийн дараа л хууль ёсны дагуу нас барсанд тооцдог журамтай юм байна. Гэсэн ч түүний усны өмд хүрэмд зэргээр л Майкд ямар нэг зүйл тохиолдож нас барсныг батлахад хангалттай нотлох баримт болсон юм шиг байна. Гэсэн ч Майкийн ээж Шерил энэ шийдвэрт маш их бухимдалтай байсан юм байна. Учир нь тэрийн явдлыг ерөөсөө золгүй явдал эсвэл зүгээр нэг усан живсэн хэрэг гэж итгээгүй. Бүх нөхцөл байдал түүнд маш шижигтэй санагдажсэн. Ээжд нь хувийн мөрдөгч хөслөх мөнгө байгаагүй болохоор хэргийг өөрөө мөрдөж ихэлсэн юм байна. Тэр энэ хэрэгт логикгүй, таардаггүй 27 хуудас бүхий баримт бичгийг өөрөө цуглуулад боловсруулсан. Шерилийн бичсэн баримт бичигт дурдсан зарим зүйлсээс сонирхолвол Майкийн машин олцсон, завиа усанд оруулсан гэх газар нь дэвтээгүй шавартай зэрлэг бүс байсан. Гэтэл түүнээс маш ойрхон газар Майкийн урьд нь байнга ашигладаг байсан бетонын завиудын зогсоол усанд булгах тавцсан нь байсан. Мөн түүнийг сураггүй болсон гэж мэдээсний дараа гарсан шуурга нь баруун тийш чиглэсэн салхитай байсан. Хаягдсан асаалттай завийг нуурын цаадах Жоржиа мужийн ирэг рүү хийсгэн аваачих ёстой байсан. Гэтэл завийг олоход хөдөлгүүр нь унтарсан, харин шатгууны сав нь дүүрэн байсан. Хэрвээ мөрдөн байцаагчдын таамаглаж байсанчлан Уильямсыг завиасаа унах үед хөдөлгүүр нь асаалттай байсан бол үйлдвэрлэгчийн заавраар завин дээр шатгуун нь бүрэн дуусаж унтрах хүртэл хөдөлгүүр нь ажиллаж зав усан дээр эргэлтэн давхих ёстой байж. Түүнчлэн тэр Майкийг баг хизээж ганцаараа анд явдаггүй болохыг онцолсон. Сургаггүй болдог өдрөө тийм тохиолдолд ганцаараа анд явсан нь наад зах нь маш хачирхалтай зүйл санагдсан. Улмаар Шерил том загасанд идүүлсэн гэсэн таамгийг чинжцаасан. Майкийг сургаггүй болох үед болон дараа нь хийсэн хайлтын өдрүүдэд өдрийн агаарын температур Цельсийн 13 орчим хэмтэй, харин шөнөдөө хөдөлгөх хэмжээнээс буурч заримдаа Цельсийн хасах 7 хэм хүрч хөдөрч байсан юм байна. Нутгийн нэг загас судалдаг биологч ярихдаа ийм хүйтэн агаарт том хэмжээний загас идэвхтэй байна гэж огт байхгүй. Тэд ердөө биеийн дулаанаа хадгалах гэж л байж идэг. Тийм цаг агаарт том загас хоол хүнс сонирхот хитрхи хүйтэн байдаг юм а гэж хэлсэн юм байна. Энэ хэрэг дээр ажилласан өөр нэг мөрдөгч ярихдаа хэрвээ том загас бүх мэддэг зүй тогтлыг зөрчин Майкийг эзэн бол заавал ямар нэг мөр үлдээх ёстой байсан. Тухайд тэр орчмын загаснууд тэмч том биш, мөн жижиг тооцогдохоор байсан. Тийм болохоор 178 см өндөртэй 77 кг жинтэй эрэгтэй хүнийг идэхдээ ямар ч мөр үлдээхгүй байна гэдэг ерөөсөө ч байж боломгүй зүйлээ гэж харсан байдаг. Дээрэс нь өнөөх усны өмд олдсон нь загасны таамгийг улам бүр үгүйсгчихсэн. Яагаад тэгэхээр өмднөр ямар ч шүдний мөр, хазаж урсан мөр, ямар ч сэв зураас байгаагүй. Мөн нөгөө өмнө нь хэлсэнчлэн 6 сарын турш шавартай нуранд байсан гэхэд огт замаггүй цэвэрхэн байсан явдал нь сэжигтэй. Үүнээс гадна Майк яагаад тэр усны өмдийг өмсчихсэн завиа жолоодож явсан юм бэ гэх асуулт гарч ирсэн. Учир нь түүний хамт анд байнга явдаг байсан өөр нэг найзынханд ярьснаар бол тэр сургаггүй болохоос ердөө 7 хоногийн өмнө Майктай хамт анд явж ээж. Майкийн хувьд маш болгоомжтой аюулгүй байдлыг хамгийн чухал тооцдог хүн байсан юм байна. Тэр бууга охиныхоо хажууд гэртээ байлахгүй тулд ажил дээрээ тавьдаг байж. Тэр мөн маш болгоомжтой хүн болохоор завиа зогсоогоод буухтаа бүрэн бэлэн болсон үедээ л усны өмдөө өмсдөг байсан гин. Завиар давхиж байхдаа бол тэр өмдийг хизээж өмсдөггүй байсан. Энэ нь мөрдөн байцаагчдын таамаглаад байгаа шиг ослоос заавал зайлсхийхийн тулд анжид баримталдаг аюулгүй байдлын ерөнхий дүрм. Нөгөө тэр тайлбарлаад байгаа найзынхын хувьд тэр надад аюулгүй байдлын талаар тийм их зааварчилгаа өгдөг байсан мөртлөө өөрөө завиа жолоодож байхдаа яхаараа тэр өмдийг өмсчихсэн явж байх боломжтой юм бэ гэж ярьсан байдаг. Ингээд Шерил энэхүү бүх мэдээллийг агуулсан 27 хуудас баримт бичгээ хууль сахиулах янз бүрийн байгууллагуудад өгөөд Майкийн хэргийг дахин сэргээж өгөхийг хүссээр байсан. Шерлийн хувьд ингэж бичиж заалгаж цуцшгүй их хичээл зүтгэл гаргасан боловч олон жилийн турш хинч түүнийг тоож сонсоогүй байна. Гэхдээ 2004 онд тэр хэргийг дахин нээлгэж чадсан. Түүнд Флорида мужийн хууль сахиулах газартай холбоотой нэг найз байсан юм байна. Уг нь энэ хууль сахиулах газар нь сургаггүй болсон хүмүүсийн хэргийг харьяалдаггүй, мөн жирийн иргэний хүсэлтээр хэрэг мөрдөх боломжгүй байдаг юм. Гэхдээ тэд бусад хууль сахиулах байгууллагуудтай холбогдсон татан оролцуулах эрхтэй байгууллага. Тэд өнөөх 27 хуудас баримтыг уншаад тийм байна. Энэ үнэхээр маш хачирхалтай юм байна гэж үзээд бусад хууль сахиулах байгууллагуудад үзүүлсэн байна. Бусад байгууллагуудын хувьд ч Майкийн живсэн гэх нөхцөл байдал маш сэжигтэй гэдэгтээ санал нэгдсэн.
Ингээд тэд хэргийн статусыг цолгүй явдлаар живсэн гэдгээс шижигтэйгээр сураггүй болсон болон өөрчилж чадсан. Энэ нь Майкийн хэрэг эцэст нь эрүүгийн хэрэг гэж үзэгдэх болж Шэрилийн эцэст нь хүмүүс анхаарч авч үзэж эхэлсэн гэсэн үг. Шэрилийн эцэст нь хүмүүс анхаарч авч үзэж эхэлсэн юм байна. Олон жилийн турш хүмүүс түүнийг дуулсан хэргийг сүглөө. Хүүгийнх нь алга болсон явдал ердөөл усан живсэн зовлгүй явдал байхад өөр зүйлд итгээд галзуураад байна гэж шоолж доромжилж байсан юм байна. Тэр энэ бүхнээс болоод ач огнооч харж чадхааргүй болсон гэдэг. Учир нь Майкийн эхнэр Денис хэргийг дахин мөрдүүлэхийг огт хүсээгүй гэдэг. Амьдралаа цааш үргэлжлүүлээд энэ явдлыг дурсамааргүй ухаж төнхмөөргүй байна гэж хэлжээж. Денис хэлэхдээ тэр хэдийнэ живжигсэн нь ойлгомжтой байхад та яагаад ингэж зүтгээд байгаа юм бэ? Хэрвээ та хэргийг дахиж нийлэх гээд байх юм бол би ач охиныг чинь тантай дахиж уулзуулахгүй шүү гэж сүрдүүлжээж. Харин Майкийн ээж Шэрилийн хувьд энэ нь маш том цохилт болж хэцүү зүйл байсан ч хүүгийнхээ төлөө шудраг ёс тогтоох нь хамгийн чухал байсан болохоор тэр ийм золиосыг гаргах гэж хүрсэн. Мөрдөн байцаалт эхлэхэд энэ хэрэг маш хүндрэлтэй байх нь шууд л ойлгомжтой байсан гэдэг. Учир нь Майкийн хэргийг хизээж эрүүгийн хэрэг гэж үзэж байгаагүй болохоор ямар ч нотлох баримтыг хадгалж үлдээгүй юм байна. Усны өмд, ангийн хүрэм, машин зав юу ч байгаагүй. Энэ нь мөн тэдгээр зүйлс олдсон бүсийг хизээж хэргийн газар гэж үзэж байгаагүй учраас тэндээс ямар ч нотлох баримт цуглуулаагүй гэсэн үг болж таарж байна. Хөлийн мөр, дугууны мөр, шүүх эмнэлгийн ямар ч нотлох баримт байгаагүй. Хайгуул тусалсан бүх хүмүүс, найз нөхөд, гэр бүл, сайн дурынхан бүгд тэр бүсээр хүсэлснээрээ холигчсон. Тиймээс тэдгээр бүс нутаг болон эд зүйлсээс ямар ч нотлох баримт цуглуулах боломжгүй байсан. Майкийн бүх эд зүйлсийг гэр бүлийнхэнд нь хэдийнэ буцаан өгчихсөн байсан болохоор шүүх эмнэлгийн нотлох баримт олох боломж үлдээгүй. Энэ нь мөрдөн байцаагчдын хувьд маш их бухимдалтай хэрэг байсан нь тодорхой. Тэр 2000 онд хэрэг явдал бидний харж байгаа шиг биш байж болох байсныг тооцоолоогүй алдаагаа бид засахыг одоо бол хичээж байна гэж мөрдөгчд сүлд ярьсан юм байна. Майкийн нэг найз нь ярихдаа тэд хэргийн газрыг огт хамгаалаагүй бүгдийг нь буснуулчихсан гэж дуурсан байдаг. Ингээд мөрдөн байцаагчид эхлэх боломжтой ганц л газраасаа буюу Майкийн найз нөхөд гэр бүлийнхнээс нь дахин байцаалт авч эхэлсэн юм байна. Тэд Денисээс байцаалт авахд тэр Майкийн амьдрал түүнд хор хүннөл хүрэхийг хүсэх хинч байгаагүй гэж хариулсан. Майкийн даргаас байцаалт авахд тэр Майкийг маш хөдөлмөрч гайхалтай залуу, орчин цагийн хамгийн цэвэр цагаан сэтгэлтэй хүн байсан гэж дурсан. Майкийг мэддэг хүн бүрэл нэг зүйлийг хэлж байсан нь тэр бол гайхалтай залуу, халамжтай нөхөр, халамжтай аав, маш хөдөлмөрч нэгэн, түүнд муу санах хинч байгаагүй гэсэн үгс. Гэхдээ харамсалтай нь мөрдөн байцаалт дахиад л мухардмал байдалд орчихсон. Ямар ч гэрч сэжигтэн юу ч байгаагүй. Майкийн ээж Шэрил шин сэжим гэрч сэжигтэн олохын тулд чадах бүхнээ л хийжсэн. Тэр тэтгэврийн хуримтлаараа хотоор нэг зарын самбарууд байрлуулж сэтгүүлч эдтэй холбогдоод энэ хэргийн талаар нийтлэл бичүүлэхийг хичээж сонинд төлбөртэй зар хүртэл тавьж исэн юм байна. Тэр заранд нь би хүү Майкигаа хараагүй 5 гаруй жил болж байна. Та түр цаг цав гаргаад үүнийг уншаад өгөөрэй. Хүүгээ олоход минь туслаарай гэж бичсэн байсан. Харамсалтай нь 2006 он гэхэд хэрэг дахиад л замхарч эхэлсэн юм байна. Мөрдөн байцаагчид Шэрилийн дуудлагад хариулахаа болоод 2007 онд хэргийг бүрмөсөн хаасан. Гэхдээ яг тэр 2007 онд Майкийн ах нэг гэр бүлд нь буцаан өгсөн Майкийн зүйлсийг зэгцэлж байгаад Майкийн эхнэр Денисээс авсан галт зэвсгүүдийг шалгаж үзтэл нэг буу дутаж байгааг анзаарсан юм байна. 22 калибрийн Ружер гэдэг гар буу байж. Энэ бууг Майк аавыгаа нас барахад өвлөж авсан болохоор Никийн хувьд энэ бууг нь буцааж авах нь маш чухал ээж. Тэр Денис рүү залгаж бууны талаар асуухад би тэр бууг нь гээчгсэн. Бүр даатгалаас мөнгийг нь нэхэмжилж авсан. Одоо бол байхгүй гэж хариулсан юм байна. Ник түүнд юусоо итгээгүй. Ингээд тэр цагдаад өөрөө мэдэгдэж буу сураггүй болсон тухай тэмдэглүүлсэн. Тэгтэл юу болсон гэж цагдаад мэдэгдсэний дараа Денис өнөөх бууг сонин тохиолдлоор шидээр олж аваад Майкийн гэр бүлд буцаагаад өгсөн. Энэ явдал хэрэгт маш том эргэлтийн цаг болсон. Учир нь тэр яагаад энэ бууг нууж байсан юм бол цаана нь өөр нууж байгаа зүйл байгаа юм биш үү гэж хартахад хүргэсэн. Денис цаана нь бүр асар их зүйлийг нууж байсан юм байна. Майкийг сураггүй болохоос өмнө түүний нэр дээр нийт 1.7 сая долларын амь насны даатгал байж иж. Нэг нь $500,000, нэг нь $250,000, нөгөө нь сая доллар юм. Энэ бүх даатгалын мөнгийг авах ганц өв залгамжлагч нь Денис байж. Тэр Майкийг сураггүй болсноос ердөө 19 өдрийн дараа даатгалын мөнгийг авах хүсэлт гаргасан байсан юм байна. Мэдээж тухайн үед Майк ердөө л сураггүй болсон нас барсан нь батлагдаагүй байсан болохоор мөнгийг бол өгөөгүй.
Тиймээс тэр сургаггүй босдоос нь хойш 6 сарын дараа Майкийг аль биесээр нас барсан тооцоолох хүсэлт гаргаад зөвшөөрүүлснийхээ дараа өнөөх амь насны даатгалын асар их мөнгийг авч чадсан. Бүр дордуулсан зүйл нь юу вэ гэхээр хамгийн том буюу нөгөө 1 сая долларын даатгалыг Майк алга болохоос ердөө хэдхэн сарын өмнө хийлгсэн байж. Түүнд энэ даатгалыг батлаж борлуулсан хүн нь түүний хамгийн сайн найз Брайан Винчестер. Бүр цаашлаад Майкийг сургаггүй болсны дараа Брайан, Денис хоёр хоорондоо суугаад Майк Денис хоёрын хамтдаа амьдарч байсан байшинд амьдрах болсон юм байна. Тэд 2004 онд буюу Майк сургаггүй болсноос 4 жилийн дараа өөрсдийн харилцаагаа олон нийтэд ичихгүй нээлттэй болгосон юм байна. Энэ бүх шинэ баримтууд ил болсноор Флорида мужийн даатгалын залилантай тэмцэх газар болон мөрдөн байцаах газрынхан хэргийг шалгаж эхэлсэн. Майк сургаггүй болоод хэдийн 7 жил болсон байсан. Даатгалын цалингийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд 5 жил байдаг ч тодорхой тохиолдолд 8 жил хүртэл сонгох боломжтой байт юм байна. Тиймээс мөрдөн байцаагчид маш давчуу хугацаанд шалгах хэрэгтэй болсон гэсэн үг. Майк алга болсноос хойш Денис Брайан хоёр хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхөөс эрс татгалзаж энэ хэрэгт огт хамааралгүй байхыг хичээжсэн ч энэ баримтууд ил болсны дараа тэд ховорхон хэдэг олон нийтийн мэдээлэл хийхэд хүрсэн. Бид 7 жилийн турш Майк юу тохиолдсыг баттай мэдхийн тулд залбирч найзсаар ирсэн. Майкийг олоосоо гэж биднээс илүү хүсэж байгаа хүн байхгүй гэж мэдгдсэн. Брайаныг байцаалтанд дуутахад тэр даатгалын заллин хийсэн гэх яриаг мэдээж эрс үгүйсгэсэн байдаг. Тэр Майк аав хүн болсон болохоор арай өндөр түнтэй даатгалтай болохыг л өөрөө хүсэж исэн. Би зүгээр л найздаа тусалсан гэж мэдүүлэг өгсөн. Мөн Майкийг алга болохоос өмнө Денис тэр хоёр нууц амаргийн харилцаатай байсан гэсэн таамгийг үгүйсгээд 2000 оны 12 сард би эхнэр Кэтитэйгээ аз жаргалтай л амьдарч ирсэн гэж мэдүүлсэн. Түүнчлэн Брайан Майкийг сургаггүй болоход өөрийгөө болон Денисийг холбоотой гэх яриаг эрс үгүйсгээд Майкийг алга болох үед би эхнэр Кэтитэйгээ орондоо унтжсэн гэж мэдүүлсэн бол Кэти ч үнийг нь баталсан байдаг. Гэхдээ Кэти нэмж хэлэхдээ Брайаны ярьснаас өөрөөр тэдний гэрлэл тухайн үед ямар ч аз жаргалгүй байсан. Мөн Майкийг амьд байхад л Брайан Денис хоёр хамт унтдаг байх гэж хардаж сэжиглэж байснаа ярьсан байна. Ер нь бол дотн харилцаатай байсан гэдгийг нь тухайн үеийн эхнэр Кэтийн таамаглаж байсан. Энэ нь Брайан Денис хоёрыг Майкийн сургаггүй болсон хэрэгт холбоотой гэх хардлагыг уламжлалшруулж өгсөн. Мөрдөн байцаагчид ч яг ингэж итгэх болсон ч үүнийгээ баталж чадахгүй байсан. 2000 онд тэдний BBT-гээ холбоотой байсныг байтугай уг хэрэгт оролцсныг ч батлаж чадаагүй. Тухайн үеийн зээлийн карт болон утасны дуудлагын хуулга хэдийнэ устжсан хэрэглэх боломжгүй болсон болохоор мөрдөн байцаагчдад хийж чадах зүйл юу ч байгаагүй. Ингээд хөөн хэлэлцэх хугацаач дуусаад тэд хэргийг хаагаас өөр аргагүй төрсөн юм байна. Шинэ мэдээлэл, шинэ нотлох баримт гарч ирэхгүй бол хэргийг сэргээн шалгах боломжгүй болсон. Майкийн сургаггүй болсон хэргийг шалгах дахин нэг боломж ийхүү бүтлгүйдсэн ч түүний ээж Шерил дахиад л бууж өгөөгүй. Тэр үнэхээр ирэмгий чанга эмэгтэй байсан нь үнээс харагдаж байна. Тэр Денисийн аавын сүм буюу Денис Брайан хоёрын суудаг сүмийн гадаа очиж эсэргүүцэл зарлаад Майкийн зурагтай "Хүүг минь олоход тусална уу" гэсэн плакат барин байнга л зогсдог болж. Эцэст нь 2011 онд тэр Investigation Discovery сувгтай холбогдоод Майкийн сургаггүй болсон хэргийн талаар тусгай нэвтрүүлэг хийлгэж чадсан ч харамсалтай нь энэ нь шин сэжим нотлох баримт авчирч чадаагүй. 2012 оны шинэ жилийн өдөр Шерил мужийн амбан захирагч руу өдөр бүр нэг цагтл бичилж эхэлсэн байна. Тэр Флоридагийн цагдаагийн газраас өөр агентлагт хэргийг шилжүүлэх эсвэл тусгай прокурор тэмдэглэл шалгуулахыг хүссэн. Учир нь тэр Флоридагийн цагдаагийн газрын хэрэгт хандарч байгаа байдалд маш их сэтгэл дундуур байсан. Ялангуяа Майк Денис хоёрын найз Майк Филлипс гэгч мөрдөгчийг хэрэг шалгах ажилд саад болж гэнэ гэж сэжгэлсэн юм байна. Шерил захирагч руу нийт 240 цагтл бичсний эцэс тэр захирагч нь тэдгээр цагтлын нэгийг ч нээж үзээгүй болохыг мэдэж авсан. Захирагчийн ажлын алба задлаагүй цагтлуудыг өнөөх Флоридагийн цагдаагийн газар руу шууд буцаан явуулаад тэд ч захидлуудыг хэргийн хавтаст хэрэгт зүгээр л хийгээд орхичихсан. Энэ нь Шерилд маш том зохилт болсон нь мэдээж хэрэг. Цаг хугацаа урсаад 2016 оны 8 сар болсон байгаа. Майк сургаггүй болоод хэдийнэ 16 жил өнгөрсөн. Энэ үед Денис Брайан хоёр шүүхэд салснаа бүртгүүлсэн байгаа. Брайан бэлгийн донтолтой байсан, мөн хоёулаа бие биенийхээ араар зөндөө тавьчихсан болохоор тэд хэдийнэ 2012 оноос хойш буюу 4 жил тусдаа амьдарч байж. 2016 оны 8 дугаар сарын 5-ны өглөө Денис Няхлан бодохын ажилдаа явхаар машиндаа суусан байгаа. Түүнийг машиндаа сууж байхад машины 3 дахь эгнээний суудлаас 2 дахь эгнэр нь нэг харанхуй дүрс даван орж ирэхийг хальт харсан байгаа.
Денисийг юу ч ухаарч амжаагүй байтал түүний хуучин нөхөр нь арын судал дээр нь суучихсан түүн рүү хашгичаад хилсэн газар руу машина жолоодохыг шаардаж эхэлсэн байна. Денис үгүй би тийхгүй эндэл баймаар байна гэж хэлэхэд нь харин нөгөө Брайан нь хагас автомат гар бүү гаргаж ирээд Денисийн хавирганд тулгаад миний заасан газар руу зааврын дугуй жолоод гэж зандарсан. Ингээд Денисэд жолоодохоос өөр сонголт байгаагүй юм байна. Гэхдээ тэр Брайаны хэлсэн газар руу бол яваагүй. Оронд нь CVS сүлжээ дэлгүүрийн асар тов автомашины зогсоол руу дахиад оччихсон. Тэнд нь олон хүн байсан болохоор хяналтын камерууд зогсоолыг бүтэн биччихсэн юм байна. Денис түнд би ийм олон нийтийн газар л чамтай ярилцаж чадна гэж хэлсэн. Брайан харин маш их бухимдсанж олон хүний дунд камерын дор Денисэд хохирол учруулж улангасан үйлдэл хийж чадаагүй гэдэг. Ингээд тэд машинд ярилцаж эхэлсэн юм байна. Тэд бараг 45 минут бараг цаг орчим ярилцсан гэдэг. Брайан уйлаад маш их бухимдалтай салахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж мөн Денисийг алах эсвэл хохироох бодолгүй харин өөрийгөө хөнөөхийг хүсэж байгаагаа ярьсан гэдэг. Бараг цаг орчим ярилцсны эцэс Денис түүнийг тайвшруулж чадсан юм байна. Тэгээд тэр Брайанд хандаад би цагдаад өнөөдрийн болсон явдлын талаар ямар нэг хэлэхгүй одоо харин машин руу ч хүргээд өгөхгүй гэхэд нь Брайан зөвшөөрсөн байгаа. Денис түүнийг өөрийнх нь гэрээс холгүй байрлуулсан ачааны машинд нь хүргэж өгсөн. Брайан машинаас буугаад Денисийн багаж руу очиж хамт авчирсан хэд хэдэн зүйлээ авсан юм байна. Тэр дотор нь брезент, цайруулагч бодистой шүршигч, мөн жижиг алах байсан юм байна. Денис үүнийг нь хараад тэр намайг алахыг төлөвлөж байжээ гэж гадралсан гэдэг. Ингээд Брайаныг машинаас бууж явангууд л Денис цагдаад гомдол гарахгүй гэж амласнасаа буцаад шууд цагдаагийн газарт очиж болсон явдлыг мэдүүлсэн. Цагдаа нар нүдэндээ ч итгээгүй. Учир нь сүүлийн 16 жилийн турш тэд Денис, Брайан хоёрыг Майкийн алга болсон хэрэг толгойтой гэж сэжиглсээр ирсэн. Сүүлийн 16 жил Денис цагдаа нартай уулзаж ярилцахаас эрс татгалцаар байсан. Тэгтэл тэр өөрийн сайн дураараа ингэж цагдаа дээр хүрээд ирж. Цагдаа нар мэдүүлэг авахаар түүнийг өрөөнд оруулахад Денис мөрдөгч Майк Филлипс байгаа эсхийг асуусан. Майкийн ээж Ширэлийн таалдаггүй байсан өнөөх мөрдөгч нь. Цагдаагийн ажилтан Майк Филлипс гэж хин юм бэ? Майкийн хэргийг шалгаж байсан талаар юу ч мэдэхгүй мэдж үжгэлсэн. Учир нь Денис хэрвээ Филлипс байвал Майкийн алга болсон хэргийн талаар өөрөөс нь асуухыг гэж эмээсэндээ асуусан нь тодорхойж. Ямар ч тааш Денис тухайн өглөө болсон зэвсэгт барьцаалалтын талаар шууд ярьж эхэлсэн байдаг. Энэ бол маш тодорхой зэвсэгт хүн барьцаалсан хэрэг байсан. Дэлгүүрийн зохицуулын хяналтын камерын бичлэг байсан болохоор Брайанд доод тал нь 10 жилийн хорих ял өгөхөд маш хэлбэр байж. Гэхдээ цагдаа нарт Денисийг барьцаалахыг занал хийсэн явдал тийм ч сонирн биш байсан. Харин Майкийн сургагүй болсон хэрэгтэй холбоотой мэдээлэл авах нь чухал байсан. Тэд Денисэд Брайаныг байцаалтанд авчрахдаа Майкийн талаар асууна. Брайаныг Майкийг хөнөөсөн мөн өнөөх усны хувцас олдох явдлыг зохион байгуулсан гэдгийг мэдэж байгаа хэлнэ гэдгээ сануулсан байна. Гэхдээ Денис үүнийг нь огт зөвшөөрөөгүй. Тэр би энэ талаар ярмааргүй байна. Би Майкийн талаар ярмааргүй байна. Миний мэдэж байгаагаар тэр ан хийхээр яваад л дахиж эргэж ирээгүй. Би өөр юу ч мэдэхгүй. Ярмааргүй байна. Би зөвхөн өнөө өглөө болсон явдал намайг барьцаасан тухай л ярмаар байна гэж мэдүүлчихэж. Тэр байтугай Майкийн алга болсон хэргийг анхнаас нь эхлээд маш дуйлаантайгаар шалгаж байсан өөр нэг туршлагатай мөрдөгчийг оруулж ирсэн юм байна. Тэр мөрдөгчөд Денисэд хараач би Майкийн хэргийг маш удаан шалгаж байна. Энэ хэргийн нарийн ширээний жижиг деталийг би бүгдийг нь мэдж байгаа. Бүр танай хашааны болон хаалганы нууц кодыг ч хүртэл би тогтоочсон. Би юу болсныг мэднэ. Семинол нуурын түүхэнд тэнд усан дунаж амиа алцсан хүнээс цогцсон олдоогүй ганц тохиолдол байдаггүй. Тийм болохоор Семинол нууранд унаж амиа алдаагүй гэдгийг бид мэдж байна гэдгээ Денисэд хэлсэн юм байна. Гэхдээ Денис ингэсэн ч юусоо хөдлөөгүй. Би энэ талаар юу ч мэдэхгүй ярмааргүй байна. Зөвхөн Брайан өнөөглөө намайг барьцаасан тухай л ярьж түүнийг яг одоо баривчлуулахыг хүсэж байна гэсэн байр суурин дээрээ байжж. Ингээд мөрдөгч ойлголоо. Бид Брайаныг баривчлнаа. Баривчлахдаа Майкийн хэргийн талаар ч асууна. Чиний гомдлоор баривчлагдаж байгааг нь мэдээд Брайан Майкийн хэргийн талаар юу гэж ярих юм бол тэр юу гэж хэлнэ гэж чи бодож гинэ гэд шууд тулгачгаж. Денис харин би мэдэхгүй тэр юу гэж ярихыг би яаж мэдх юм бэ гэж хариулсан байгаа. Ингэжл Денис Брайаныг доод тал нь 10 жилийн ял хүнд гэмт хэрэг болох зэвсэгт барьцаалтын хэрэгээр баривчлуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Энэ үед уг нь мөрдөгчдийн хувьд Денисэд нөхцөл байдалд арай эерэг үр дүн гаргахын төлөө чи хэрвээ юмаа ярьчих бол хэрэг чамд арай дээрээр тусаж болно гэдгийг ойлгуулж ирсэн ч би ярихгүй зүгээр Брайаныг авчир баривчил гэсэн юм яриад байсан нь логикгүй. Яг гэвэл мөрдөгчд Денист Брайан харин миний хэлсэн зүйлийг бодож үзэлцэж магадгүй штэ гэдгийг сануулчихсан байсан. Ингээд энэ хэрэг болсноос 1-7 хоногийн дараа Брайан хүн барьцаалсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, зэвсэгт дээрэм хийсэн гэх зүйл ангиудаар шүүх хуралд орсон байгаа.
Денис энэ шүүх хурал дээр суугаад шүүгчэд хандан өөрийн болон охиныхоо аюулгүй байдлын үүднээс Брайаныг барьцаагаар суллахгүй байхыг нулимс туслуулан гуйсны дагуу шүүгч зөвшөөрсөн юм байна. Ингээд 2017 оны 12 сард Брайан ял оноох хуралд болоход тэр яад ийм зүйл хийснээ тайлбарлахдаа анхны эхнэр нь болох Кэдигээс төрүүлсэн хүн ээжигээ дагаад явчихсан мөн өөрийнх нь ээж нь эдгэшгүй хорт хавдартай байсан болохоор амиа хорлох бодол төрсөн. Тийм болохоор л тийм үйлдэл хийсэн гэж хэлээд доотал нь 10 жилийн ялыг өгөхийг хүссэн юм байна. Гэсэн ч Денис дахиад л сэтгэл хөдлөсөн байдлаар хохирогчийн мэдүүлгээ үргэлжлүүлсэн. Би өдөр бүрийг түүний машины ард орж ирсэн тэр травматай бодлоор эхлүүлж орондоо баруун тал руугаа харж унтах гэж хичээхдээ хавирганд минь буу тулгаж байсныг мэдэрч өдрийг дуусгаж байна. Өдөр бүр ажилдаа явхаар машин цуухтаа арын судал руу хэн нэгэн ороод ирэх үедээ гэж заавал шалгадаг болсон. Одоо миний амьдрал ийм л байгаа гэж хэлсэн. Эцэст нь Брайант хүн барьцаалсан хэрэгээр 20 жилийн хорих ялыг оноосон юм байна. Гэхдээ үнэндээ үүнээс 2 сарын өмнө Брайан прокуроруудтай айл хэдийн тохиролцоо хийчихсэн байж. Яасан бэ гэхээр прокурорууд Денис Брайан хоёрын салах ажиллагаа хэдхэн сарын өмнө аль бие ёсоор дууссан тустай амьдарч байгаа болохоор гэр бүлийн нууцыг хамгаалах эрх зүйн хамгаалтгүй болсныг нь овжин ашигласан байгаа. Брайан тэдэнд Майкэд юу тохиолдсон талаарх бүх үннийг нь ярьж өгвөл прокурорууд түүнд Майкийн алга болсон болон аминд нь хүрсэн хэрэгт бүрэн халдашгүй дархан ирэх олгох буюу ял зэмгүй өнгөрөх мөн барьцаалсан хэрэгт нь бүх насаар нь хорих ял нэхэмжилгүй байх тохиролцоо хийсэн юм байна. Ингээд Брайан Майкийг сургаггүй болсноос хойш яг 17 жилийн дараа бүх зүйлийг ингэж нэг нэгэнгүй ярьж өгсөн. Брайаны ярьснаар бол тэр Денистэй 1997 оны 10 сараас эхлэн нууц амаргийн харилцаатай болсон юм байна. Өөрөөр хэлбэл тэд Майкийг сургаггүй болохоос бүр 3 жилийн өмнөөс Майк болон Кэти хоёрын араар тавьж байсан гэсэн үг. Тэд тогтмол заримдаа 7 хоногт 15 хүртэлх удаа уулзаж биеийн харилцаанд ордог байж. Бүр Майкийг ажилдаа явсан хойгуур Майк Денис хоёрын гэрт уулздаг байснаас гадна Майкийн ажлын томилолтоор явхад Брайан араас нь дагаж очоод Майкийг хурал зааланд ажиллаж байх оронд Денистэй цагийг хамт өнгөрөөдөг байж. Брайан бүр би сайн их нэртэй хүүхэдтэй дээр нь хажуугаар нь Денистэй байсан ч гэж ярьсан. Денис бол түүний хамгийн сайн найзынх нь эхнэр байсныг санах хэрэгтэй. Денис Майктай хийсэн гэрлэлтэндээ болохоор сэтгэл хангалуун биш байсан юм байна. Яагаад гэхээр сексийн амьдрал нь тогтмол биш, цөөхөн тоотой байсан гин. Майк секс хийхийг хүсдэггүй байсан, Майк хэтэрхийх ажилдаг байсан тухай найз Брайан нь ярьсан байгаа. Гэтэл Майк ч бас харилцаандаа сэтгэл дундуур байсан бөгөөд тэр хамгийн сайн найз Брайан дотор сэтгэлээ нээж Денис бит хоёрын секс тааруу байгаа сэтгэл дундуур байгаа. Майкийн хизээч очиж чадаагүй нөгөө ойн баяраараа өөрсдийнхөө харилцаагаа сэргээж чадна байхаа гэж найдаж байгаагаа Брайант ярьжээж. Мөн Майк банкны данснаас нь мөнгө дутаад байгаадаа санаа зовж Денис хар тамхи худалдаж авахар мөнгө аваад байна. Денис хар тамхины асуудалтай болчихжээ гэж сэжиглэж байгаагаа Брайант ярьжээж. Гэтэл тэр мөнгийг нь Денис хар тамхинд биш өөрийнх нь дотор сэтгэлээ нээж ярьжсэн Брайантайгаа зочид буудлын өрөө авч хамт аялахад зарцуулж байсныг Майк даанч гадарлаагүй. Брайан энэ бүгдийг мэдэж байсан ч ямар ч харамсах сэтгэлгүй хамгийн сайн найз нь гэр бүлийн асуудлынхаа талаар ярьж байхад хээв нэг өөрөө тэр бүхний шалтгаан нь гэдгээ мэдсээр байж чимээгүй сонсоод л ашиглаад суужээж. Тэр хамгийн сайн найздаа ингэж гай урьж байгаагаа ерөөсөө гимшээгүй. Харин Брайан Денис хоёрын хооронд алалгын яриа яаж эхэлсэн бэ гэхээр Денис Брайантай үргэлж хамт байхыг хүссэн ч цалх нь түүний шашин шүтлэгт харшилж байна гэж хэлжээж. Мөн охиноо асран хамгаалах эрхийн төлөө шүүхтэлцэж охиноо алдах вэ гэхээс айж исэн юм байна. Ер нь иймэрхүү хэргийг сонсохоор би салалтыг зөвшөөрдөггүй болохоор түүнийг хөнөөхөөс өөр сонголт байгаагүй гэж ярьдаг хүмүүс үнэхээр амир. Тэгээд бүр шашин нь салалтыг нь зөвшөөрдөггүй хэрнээ араар тавихыг нь зөвшөөрөөд хүн амны хэрэг хийхийг нь зөвшөөрнө гэж бодож байна гэж төсөөлөд үзэхээр үнэхээр хувиа хичээсэн галзуу хүн яриа. Ямар ч тач тэд Майкийг хөнөөгөөд ял завшиж болох аргуудыг цэдэж эхэлсэн ч эхэндээ тохиромжтой санаа олдоогүй гин. Тэгсэн чинь нэг өдөр Брайан Майктай хамт анд явж исэн чинь Майк нэг шаварт суугаад өнөөх шавар нь Майкийг доош нь сорж эхэлж. Брайан маш их хүч гаргаж байж түүнийг татаж гаргасан бөгөөд энэ явдал Брайант хэрвээ тэр ганцаараа байсан бол ингээд л өвчгийн биш үү дээ гэсэн бодол төрүүлсэн байгаа. Ингээд Денис Брайан хоёр бодохдоо ан гөрөөний үеэр болсон золгүй ослын дүр зураг зохиовол хинч сэжиглэхгүй юм байна гэж төлөвлөж. Улмаар тэд бэлтгэлээ хангаж эхлээд Брайан Майкаар $1 сая амь насны даатгал хийлгүүлж чадсан. Майкэд хэдийн өөр 2 даатгал байсан болохоор тэр 2 даатгалынхаа мөнгийг төлгөө болоод цуцлуулахаар шийдсэн байж. Гэсэн ч түүний мэдэж амжаагүй зүйл нь Денис тэдгээр даатгалын шимтгэлийг цаавар нь үргэлжлүүлэн төлсөөр байсан явдал. Учир нь Майкийг хөнөөснийхөө дараа тэд нийт $1.7 сая авах ёстой байсан болохоор
Энэ нь тэдэнд хугацааны дарамт үүсгэж исэн байна. Учир нь Денис даатгалуудыг нь төлөөд байгааг Майк мэдвэл мэдээж сэжиглэж эхлэх байсан. Дээр нь Денис Майктай хамт 6 жилийн хурмын ойн аялалдаа огт явахыг хүсээгүй байсан юм байна. Түүнийг хурдан ор мөргүй алга болгохыг л яарчиж. Ингэжлээ тэд төлөвлөгөөг ажиллагаанд оруулж алалгаас өмнө болон дараа хэсэгтээ холбоо барихгүй байхаар тохиролцсон юм байна. Брайан Майкийг өглөө эрт анд явахыг ураад мөн өглөөний ангийн дараа өөрийн хадам аав буюу Кэтигийн аавыг бас анд урьж. Энэ нь тухайн өглөө өөрийгөө хаана байсныг батлах гэрчтэй болох гэсэн овжим их. Майкийг амиа алдаж байх хооронд Денис гэрийн уцаар хид хідэн дуудлага хийгээд өглөөжин гэрээсээ гараагүй гэдгээ батлах баримт үлдээх ёстой болсон. Аллаг болохын өмнөх шөнө 12 дугаар сарын 15-ны басан гарагт Брайан тухайн үеийнхээ эхнэр болох Кэтигээ дагуулan гараад маш их арх уулган цогтоосон юм байна. Ингэснээр тэр маргааш өглөө сэрж чадахгүй удаан унтах ёстой болсон. Маргааш өглөө нь буюу 12 дугаар сарын 16-ны өдөр нар мандахаас өмнө Кэтиг унтаж байх хооронд Брайан орноосоо сэмхэн босоод Майктай Семинол нуур руу очсон. Тэр Майкд тусгай ангийн газар руу очих гэж байгаа болохоор усны цагаан өмдөө өмсгийг нь сануулад утасны цэник дууссан болохоор над руу залгаад хэрэггүй гэж хэлсэн байж. Ингэснээр тэр өглөө Майктай хамт ан гөргөнд явсныг батлах утасны дуудлага үлдээхгүйгээр зохион байгуулсан. Семинол нууран дээр завин дээр гарсан даруйда Брайан Майкаар усны өмдийг нь өмсүүлээд улмаар түүнийг завин дээрээс түлхэн унгачгаж. Тэр өмд нь усаар дүүрээд Майк өмдөө тайлж чадалгүй живж өөхнэ гэж тооцоолсон юм байна. Гэсэн ч Майк яаж игээд усны өмд болон ангийн зузаан күртгээ тайлж амжсан бөгөөд усан төвч Брайанаас тусламж дуудан өөрийг нь татан гаргахыг гуйсан юм байна. Брайан сандарсандаа 12 калибрийн ангийн бугаар Майкийн толгой руу бууччихсан. Ингэжл аминд нь хүрсэн юм байна. Майк усанд ямар ч авралгүй хөвж байхдаа 9-р ангиасаа хойш нөхрөлсөн хамгийн сайн найз нь өөрийг нь хөнөөхийг хүсэж байгааг ухаарад нас барсан гэж бодгоор үнэхээр эмгэнэлтэй. Энэ бол түүний амьдралын хамгийн сүүлчийн бодол, сүүлчийн ухаарлал нь болсон. Үүний дараа Брайан Майкийн цогцыг уснаас татаж гаргаад машины арын багажинд хийж буцаж очин Майкийн завийг нуурын ургамалтай хэсэг рүү түлхэж орхисон юм байна. Тэгээд гэрлүүгээ буцах замдаа бууга хэсэгчлэн задлан цонхоороо цуулан шидэд явж. Гэртээ ирэхэд нь Кэти бүх гэгч нь унтаж байсан болохоор Брайан хажуугаар нь орж хөвдөөд сэрүүлгээ сонсолгүй унтаж хоцрон хадам аавтайгаа ан гөрөөнд явж чадаагүй мэт жүжиглсэн. Тэр хадам аав руугаа залгаад унтчихсан байна гэж хэлээд уушлал гуйсан. Ингэснээр түүнд тухайн өглөө гэртээ байсныг батлах утасны дуудлагын баримт үлдсэн. Гэтэл энэ бүх хугацаанд Майкийн цогцос түүний машины багажинд байсан юм байна. Тэр өглөөний дараахан Walmart ороод хурц болон брезент худалдаж аваад гэрээсээ 16 км-ийн зайд байх нэг нуурын эрэгт очоод Майкийг цорогт нутаглуулсан юм байна. Удалгүй аав нь түн рүү залгаад Майк сургаггүй болчихсон учраас хайх хэрэгтэй байна гэхэд Брайан очиж дөнгөж сая өөрөө хөнөөсөн найзыгаа хайлцаж эхэлсэн нь тэр. Брайан хэлэхдээ тэр Денисэд тухайн өдөр юу болсон талаарх бүрэн үннийг хизээж яриаггүй, Денис хизээж асуугаагүй. Тэд энэ талаар хинт ч хэлэхгүй гэж бие биедээ андгаа тангараа өргөсөн гэж ярьсан. Тэд хэсэг хугацаанд хүлээсний эцэст Брайан Кэтигээс салж улмаар 2004 онд Денистэй харилцаагаа олон нийтэд нээлттэй болгосон. Тэд үүнийг дөнгөж эхэлж байгаа шинэ харилцаа мэт харагдуулсан ч үнэндээ бүр 1997 оноос хойш хамт байсан 7 жилийн дараа ил болсон нь тэр болж. Гэсэн ч 2012 он гэхэд тэдний харилцаа муудаад нэг нэгнээ хэрэг явдлын талаар бусдад ярьчихгүй гэж асар их хардаж сэжиглэж эхэлсэн юм байна. Хоорондоо чухал зүйл ярихаасаа өмнө биенийхээ биеийг нэг бүрчлэн нэгжин шалгадагч болсон гин. Эцэст нь 2016 онд Денис салхаар шүүхэд өгөхөд Брайан түүнийг ам нэхээс маш их айсандаа машинд нь нуудаж түүнийг барьцаалахыг завдсан нь өнөөх түүх болж. Брайан хэрэгээ хүлээснийхаа дараа цагдаа нарыг Майкийн цогцыг нуусан газар дагуулan очсон ч яг ямар цэгт буулснаа санаагүй. Мөрдөн байцаагч 5 өдрийн турш өдөрт 16 цагаар 2.7 метрийн гүнзгий нүхнүүд ухаж хайсан бөгөөд эцэст нь эрен сурчлах тусгай нухтын тусламжтайгаар Майкийн цогцыг олсон байна. Тэд түүний ясны 98%-ийг мөн өмсөж байсан өвлийн гутал Бэли гэх мэт хувцснуудыг нь олж чадсан. Брайан энэ хэрэгээ 2017 оны 10 сард хүлээж 12 дугаар сард нь түүнд ял оноосон. Мэдээж Денис түүнд ял оноох хуралд үг хэлэхдээ энэ бүхний талаар юу ч мэдэхгүй байсан. Тэр Брайаныг хэрэгээ хүлээснийг мөрдөн байцаагчид Майкийн цогцыг олчихсныг огт гадарлаагүй сууж исэн. Цагдаа нар Денисийг с сэжиг ахуулахын тулд энэ мэдээллийг олон нийтэд цацаагүй байсан нь тэр. Учир нь тэдэнд Денисийг баривчлах хангалттай нотлох баримт одоогоор байхгүй зөвхөн Брайаны мэдүүлэг заалт шүүгдэгчийг яллахад хангалтгүй байсан юм байна. Тиймээс Денисийн эсрэг нэмэлт нотлох баримт цуглуулахын тулд цагдаа нар Брайаны хуучин эхнэр Кэти дээр очсон.
Бас нэг хачин зүйл нь Кэти Денистэй сайн найзууд хിവэрэл байсан. Түүнийг гэр бүлийн харилцаатайгаа байхад нь нөхөртэй унтаж байсныг дараа нь бүр нөхөртэй суучихсан байхад хүртэл найзууд байсаар л гэж. Ямар ч тач цагдаа нар Кэтигээс мөрдөн байцаалтанд туслаад хамтран ажиллахыг хүссэн байдаг. Кэти цагдаа нарт ярихдаа Денис Брайны барьцаалах гэсэн хэргийн талаар шерифийн албанд мэдүүлэг өгснийхөө маргааш өглөө нь өөрлөн залгаад Маркуст хэлээрээ Брайнд миний ам нээхгүй байгааг дуулгаарай гэж хэлсэн гэдэг. Маркус гэдэг нь Брайны аав юм байна. Завхаарсан гэмт хэрэгтнийг зэвсгэлсэн барьцаалсан гэж цагдаад мэдэгдэж доод тал нь 10 жилийн ял өгүүлэхээр өгөөж хажгаад араас нь би Майкийн хэргийн талаар ам нээхгүй байгаа шүү гэж хэлж байгаа ч тэр энэ Денис гэдэг эмэгтэй нилээн эвгүй юмтай хүүхэн шиг санагдсан. Ингээд Кэти цагдаа нартай хамтран ажиллаж эхэлснээс хойш Денисээс тиймэрхүү зүйл амнаас нь унгах гэж нууцаар яриаг нь бичиж авахар залгасан байдаг. Тэр Денисэд хэлэхдээ Брайны эсрэг хэрэгт намайг шүүхэд гэрчээр дуудсан. Тэд Майкийн сургаггүй болсон хэргийг сөөхгүй гэж айж байна. Брайн надад та хоёрыг хамтдаа төлөвлөсөн тухай хэлжээсэн гэж хэлэхдээ төлөвлөсөн юу хэрвээ бурхан минь. Брайны аав Маркус тухайн өдөр үдээс хойш манай дэлгүүр дээр ирээд энэ нууцыг хүн хөлтлөө авчих ёстой. Энэ зүйлийг амьдралыг чинь сүрэлсэн шүү гэж надад хэлжээсэн. Тэгээд Маркус надад миний амьдрал сүрнэ хэрвээ Брайны амьдрал сүрчихвэл би дахин хизээч амьдралаа эхлүүлж чадахгүй шүү гэж сануулж сүрдүүлсэн тухай Кэтид ярьсан. Энэ ярианаас Брайны аав Маркус бүгдийг мэдэж байсан нь харагдаж байгаа. Денисийн утасны дуудлагаар шууд гим бурууга хүлээгээгүйч Майкийн алга болсон хэрэгт оролцсон уу гэж асуухад түүний хамгийн ихний хариулт нь Маркус мэдэж байсан юм уу гэж асуусан явдал. Мөн тэр Кэтидтэй ярихдаа Брайнд миний ам нээхгүй байгааг хэлээрэй гэж хэлж байснаа хүлээн зөвшөөрсөн. Дээр нь тэр энэ бүхний талаар маш тайван ярьж байсан бөгөөд хүн амны хэрэгс сэжиглэгдэж байгаа гимгүүхэн ийм тайван байна гэж хизээж байгааргүй байдалтайгаар. Тиймээс шууд хүлээгээгүйч далд утгаар хүлээн зөвшөөрсөн энэ яриа мөрдөн байцаагчдад хангалттай баримт болсон байгаа. 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр буюу Денис Майк хоёрын охины 19 насны төрсөн өдрөөр тухайн үед 48 настай байсан Денисийг ажлынх нь өөдөнд 1-р цэргийн хүн амны хэрэгүүлэхээр өгсөн тохиролцсон хэрийг нуунд дарагдуулсан гэх үндслэлээр баривчилсан байдаг. Тэр бүх зүйл ангидаа гин буруугүй гэж мэдүүлсэн. Ингэж шүүх хурал 2018 оны сүүлчээр эхэлсэн байгаа. Шүүх хурлын үеэр Брайн гол гэрчээр оролцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч Брайныг Денисэд улаар нь дурласан байсан болохоор Денисийн оролцоогүйгээр ганцаараа энэ бүхнийг хийсэн гэж батлаг зөвхрөнгөө барж хичээсэн ч Брайн Денис бид хоёр хамгийн сайн найзууд байсан. Бид Бонни Клайд хоёр шиг л хамтрагчд байсан. Бид бие биедээ дундсан байсан юм уу гэхээр тийм би тэгжил хэлмээр байна гэж мэдүүлсэн. Ингээд 2018 оны 12 дугаар сард Майк амиалцснаас хойш яг 18 жилийн дараа Денисийг бүх зүйл ангиар гин буруудад тооцсон. Ял оноо хуралдаан дээр Майкийн ээж Шерил маш ихээр сэтгэл нь хөдөлсөн байдлаар ингэж хэлсэн. Би Майкийн зурагтай сургаггүй болсон тухай зарлалуудыг гудамжаар нааж явдаг байлаа. Том самбар бариад Леон тэргийн гудамжаар алхаж Майкийг олоход туслаач гэж хүн бүрээсээ л гуйдаг байсан. Хүүгээ олоход туслаач гэж хэвлэл мэдээлэл мянган өөр газрууд руу загтал бичсэн. Таалахаасаа демократ сонинд зар тавьж сурталчилгааны самбар хүртэл босгосон гэж. Түүний энэ үг үнэхээр зүрх зүсгтмээр. Дуунаас нь ямар их өрөвдөлттэй байсан нь мэдрэгдэж байсан гэдэг. Хүүн алуулчхаад байхад Денис ерөөсөө л салах замаа сонгочход чадаагүй төлөө ээж нь 18 жилийн турш шудраг ёсны төлөө тэмцсэн. Энэ бүх жилүүдэд тэр ямар их сэтгэлийн даврамд дуусныг төсөөлөх аргагүй. Түүний цуцашгүй тэмцэл эцэст нь үр дүнд хүрч хүүгийнхээ төлөө шудраг ёсыг тогтоож чадсныг харах тэр агшинд ямар их уужирсан бол Майкийн ээж хизээж бууж өгөөгүй. Түүний ачаар л Денис, Брайн хоёр Майкийн алалгын төлөө торны цаанд суусан. Харамсалтай нь тийм урт хугацаанд хинч түүнийг сонсоогүй. Майкт амьдрах боломж олдоогүй байхад Денис Брайн хоёр 18 жилийн турш эрх чөлөөтэй амьдралаараа амьдарсан. Денисэд насан туршдаа хоригдох ял оноос ч тэр 2020 онд Майкийн алалгад оролцсныг батлах нотлох баримтгүй гэх үндслээр давж заалцсан юм байна. Шүүгч үнэхээр 1-р цэргийн атлага болон хэргийг нуунд дарагдуулсан зүйл ангийг хэрэгсэхгүй болгоод хүн амны хэрэг үйлдэхээр өгсөн тохиролцсон гэх зүйл ангийг л хിവэрүүлдээснээр Денисэд 30 жилийн ялыг үлдээсэн байгаа. Тэр энэ ялыг бас дахин давж заалдаж 2021 оны 9-р сард дахин шүүх хурал болсон юм байна. Энэ хурал дээр Денис Майк хоёрын охин үгэлж Денис аавынх нь алхахад ямар ч хамаагүй энэ бүхнийг Брайн ганцаараа хийсэн. Брайн Денисэд юу ч ярьдаггүй байсан. Денисийг зодож зовоодог байсан гэж мэдүүлээд шүүгчээс ээжт нь хамгийн бага буюу 2 жилийн ял өгөхийг хүссэн байгаа. Харин Майкийн ээж Шерил хамгийн дээд ялыг хിവэр үлдээхийг хүссэн. Хэрвээ та Денисийг өгсөн тохиролцсон хэрэгээр нь 30 жилийн ялыг 1 секунд дутаалгүй бүрэн эдлүүлбэл зөвхөн тэгжил байж
Би хүүгийн минь төлөө шударга ёс тогтлоо гэж итгэх болно гэж хэлсэн. Эцэст нь шүүгч Денизэд урд нь шоронд суусан хугацааг нь оролцуулан 30 жилийн ялыг бүрэн эдлүүлэхээр шийдвэрлсэн. 2019 оны 2 сард болсон ял оноох хуралдаан дээр Майкийн ээж Шерил шүүгчэд Дениз зөвхөн миний хүүг хөнөөгөө зогсохгүй. Ач охиныг минь насан туршид нь надаас хулгайлсан. Миний ач охин аавынх нь алуурчдтай нэг гэрт үсч аавынхаа талынхны хайр халамжийг авч чадаагүй. Түүнд Шерлийн минь солиотой авгаа чамд хор хүргэнэ гэж тархийг нь угаасан байдал донд л өссөн. Хэдий хэмжээний ял өглөөгээд Майк минь эргэж сэрэхгүй ээжийнх нь тарьсан энэ их хор хүнүүлээс болоод би ач охиноо амьдралдаа дахин хизээ нэгэн цаг тэрвэрч чадах хэсгээ мэдэхгүй байна гэж хэлсэн. 2019 оны 7 дугаар сард Майк Дениз хоёрын охинд Майкийн бүх хөрөнгө болон Денизэд олгогдох ёстой байсан даатгалын үлдсэн мөнгийг шилжүүлж өгсөн юм байна. Дениз даатгалын залингийн 3 зүйл ангиар шүүгдгээс зайлсхийхийн тулд энэ бүх хөрөнгийг охиндоо шилжүүлэн өгөх бичигт гарын үсэг зурсан. Гэрээний дагуу охин нь энэ мөнгнөөс $1 Денизийн шүүхийн зардалд зарцуулах эрхгүй. Хэрэв энэ нөхцөлийг зөрчвөл мужид $150,000 төлөх ёстой болсон. Харин одоо 2026 онд Дениз Флоридагийн эмэгтэйчүүдийн хорих ангид, харин Брайан Факулагийн хорих ангид ялаа эдлэж байгаа юм байна. Майк Дениз хоёрын охин хожим нь Майкийн Шерлиг эмээ Шерилд нь хүлээлгэн өгч түүнийг ёс журамтайгаар нутаглуулах боломжийг олгосон. Тэр Майк Дениз хоёрын бүх найз нөхөд гэр бүлийнхнийг нь оршуулгад ураад Майкийг хайрладаг байсан хүн бүрийг ирээсэй гэж хүсэж байгаагаа хэлсэн байдаг. Майкийн нас барсны 20 жилийн ойгоор тэр Майкийн алуурчдыг илчилгэд тусалсан бүх хүмүүс зориулж дурсгалын арга хэмжээг зохион байгуулсан юм байна. Мөн Шерил ач охинтойгоо эргэж холбогдож чадсан уу гэдэг талаар цахим сошиал дээр ямар нэг юм олж харагдаагүй. Гэхдээ хүүгийнхэн сүүлчийн хилтерхий болсон ач охинтой нь уулзуулахгүй тусгаарлаж байсан гэхээр Дениз Брайан хоёр ямар хэмжээний муу хүмүүс байсан нь үнэхээр харагдаж байгаа. Энэ бүхэн Дениз гэх солиотой эмэгтэй нөхрөө охиныхоо эцгийг хөнөөхөөр шийдснээс л эхэлсэн. Дениз бол үнэхээр сэтгцэн эмэгтэй, сайкопат эмэгтэй, анх ял сонсохдоо ч ямар ч эмоцгүй чигээрээ гөлдрөөд л сууж исэн гэдэг. Дэлхий дээр ийм мухай хорон санаатай хүмүүс байдгийн жишээ нь Денизээс харагдаж байна. Ийм хэрэгүүдийг сонсохоор орчлонд ямар амар хүмүүс байдгийм бэ гэж бодогдохоор та бүхэн маань хэргийг дуустал нь сонссон бол энэ хэргийн талаар сэтгэгдлээ хуваалцаарай. Мөн энэ хүртэл дуустал сонссон бол зүрх хүлдээж мэдгдээрэй.